Паралимпийн тамирчин Оскар Писториус найз бүсгүй Рива Стенкампын амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдж улмаар хэрэг үйлснээ хүлээн зөвшөөрөөд байсан. За харин түүний өмгөөлөгч дав заалцсанаар Өмнөд Африкийн шүүх Элдэн дээр гүүх жирийн үйлцэн ялыг гэрийн хорионд өнгөрүүлэх шийдвэр гаргалаа. Өмнөд Африкийн иргэншилтэй Писториусыг суллаж улмаар түүний ялыг гэрийн хорионд үргэлжлүүлэх болсныг албаны хүмүүс баталсан бөгөөд шүүх хурал нээлттэй явагдсан юм. Хурлын үеэр Оскар Писториус уйлж байсны сацуу прокурор түүний гин бурууг уншиж танилцуулах үеэр тэрээр чихээ даран доош харж суусан байна. Шүүх хурлын үеэр танхимд Оскар Писториусын талигаач найз бүсгүй Реватай хамт супермаркетаар үйлчлүүлж байсан үеийн бичлэгийг үзүүлсэн нь олон хүнд хэцүү байсан гэж өмгөөлөгчд ярьжээ. Тухайлбал талигаач бүсгүй арга гэрийнхэн эдгээр бичлэг болон цус нүжинд тутгалсан Оскар Писториусын зургийг харсны дараа уйлж хараал хэлж байсан байна. Ингээд Оскар Писториус цаашид шоронд хоригдохооргүй болж үлдсэн 6.5 жилийн ялыг гэрт нь идэлүүлэх шийдвэр гаргасны дараа талигаач бүсгүй Рива Стенкампын эцэг их гүн шоконд орсон байдалтай хурлын танхимыг орхиж явжээ. Хэрэг явдлыг иргэн сануулгад Оскар Писториус найз бүсгүйгээ буудан хөнөөсөн төдийгүй хэргийн газараас холдож амжаагүй байхад цагдаа нар түүнийг саатуулсан билээ. Улмаар 1 жил гаруй хугацаанд үргэлжилсэн Оскар Писториусын мөрдөн шалгах ажиллагаа шүүхийн эцсийн шийдвэрээр нэг тийш болсон юм. Одоо тэрээр шүүхийн шийдвэрийн дагуу үлдсэн 5 жилийн ялыг гэрийн хорионд өнгөрүүлснээр спортын болон нийгмийн бүхий л үйл ажиллагаанд зогсох болно гэж Өмнөд Африкийн хэвлэлээр мэдээлсэн байна. Өдгөө 28 настай Оскар Писториусын өмгөөлөгч Брайан Вебер Франц пресс агентлигт ярихдаа шүүхийн шийдвэр бидний талд гарсан таатай байна. Гэхдээ тэр өнгөрсөн жилийн 8 дугаар сард суллагдсан байх ёстой гэж ярьжээ. Хэдийгээр анхан шатны шүүх хурлаар Оскар Писториус 15 жилийн ял сонсоод байсан ч удаа дараагийн дав заалтах шатны шүүх хурлаар ялыг нь 6.5 жил болгон хөнгөрүүлж улмаар гэрийн хорионд шилжүүлээд байна. Мөрдөн байцаагчдын анхан шатны дүгнэлтээр Оскар Писториус найз бүсгүйгээ хардталтаас өдөж хөнөөсөн нь ил болсон байдаг.